Монгол Ардын намын 28 дугаар их хурал эхэллээ. Сошиал сайтууд аль хэдийнэ шөмжлээд эхэлжээ. Үнэнлэн битсэн байна. Тайзаа засахтаа 3 хувааж 3 удаа Монгол Ардын нам хэмээн битснийг нь Монгол Ардын намын 3 бүлэглэлийн тэмцэл эхэлснийг илтгэлээ гэлцсэн. Намын даргад нэр дэвшигчдийг ангилбал үнэхээр л тэгж харагдахаар байна. Хаян хэрвээ бол манан бүлэглэлийг лоббид нэр дэвшиж байгааг одоо монголчууд бид мэдгтэйгээ болжээ. Хаян хэрвээ намын даргаараа сонгочих юм бол Монгол улсад нөгөө 30 гэр бүл хууль ёсоор дархлаажин орд газрууд үрд баяртай болж ард түмбид 9 үед амьдсан өртөө болон хоцорноо л гэсэн үг. Тэр нэг 60 тэрбум гэдэг бол прокурор шүүх шийдвэр гаргаад дуусчихсан. Бөөскөр худаг гэдэг шиг зүгээр л нэг 30 гэр бүл 5 толгойд ойрсон одоо энэ бизнес бүлэглэл ажил явуулахгүй байх гэдэг ийм юм яриад байгааг бол хүлээж авамгүй байна ерөнхийлөгчээ. Үүнээс гадна хаян хэрвээ намын даргад нэр дэвшиж байгаа нь улс төрийн зайлм их юм. Намын дарга нь ерөнхий сайд байна хэмээсэн дүрмийн дагуу би ерөнхий сайд болно хэмээн зүтгэж хөрөн сүхийг унгах алхам руу зүтгэж байгаа нь тэр. Өөрөөр хэлбэл хаян хэрвээ ерөнхий сайд болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тамин биднийг юу хүлээж байгааг нь ойлгомжтой байна. За дараа нь Дэмбэрэл. Монгол Ардын намын хэвлэл мэдээллийн албанд ажиллаж, ардчилсан нам Монгол Ардын явсгалт намын нууц гэрээгчийг хоромчоор үлдээж, олон нийтийн сүлжээнд тараасан гэдгийг нь тагнуулын ерөнхий газраас мэдэгдэн, улаан гишүүнийг үтгсэн хэрэгээр ял авч, амгалангийн хорих газарт ял эдэлж явсан дуйлантай. Хэрвээ Дэмбэрлийг даргаараа сонгол Монгол Ардын нам эрүүгийн гэмт хэрэгтнийг даргаараа сонголоо хэмээсэн дуйлан өвсөн дассан төмөрсгөл дэгдэнэ. Арайч тэхгүй хэмээн найдгаас гадна мань Дэмбэрэл өөрийгөө би ялахгүй зүгээр л яадгийн үзээд алдыг хэмээн адарсандаа дэвшиж байгаа юм хэмээн постлсон байна. Бас нэг сонирхолтой эрхэм би тэр нь эксклюзив мая буюу майз цэг. Өнгөрсөн сонгуулиар Халтмаагийн бат тулгыг дэмжиж олон нийтийн сүлжээнд чамгүй идэвхтэй ажилласан бүсгүй. Харин одоо Монгол Ардын намын даргад өрсөлдөхөөр болж татварын шалгалтаар 150 сая төгрөгийн өр ногдуулсныг төлөхгүй хэмээн эсэргүүцэж бүр сүүлдээ бүх бараа таваараа үнэгүй тараана хэмээн зарлан сенсац тэгдэж явсан их хэд. За мэдээж мая Монгол Ардын намын дарга болно гэж юу ах вэ? Зүгээр төсөөлөд үзвэл Монгол Ардын нам татварын өрөндөө баригдаж тусгаар тогтнолын ордноо хураалгах дээрээ тулах баг. Ингээд эцэст нь хөрөлсөктөр тунж байна. Нийгмийг шинжилнэ хэмээн дуугарсныхаа төлөө авилгатай тэмцэх газарт адлуулж өөрийгөө тагнаж чагансан хэмээх элэг хөшмөр зохиомл хэрэгт эрэг үүсгүүлэн дарамтлуулж явсан хэдий ч шудраг үнийтлөө явснараа ялтан дурж өдгөө Монгол улсын засгийн газрыг толгойлж явна. Намын ухрлыг тэсэж ядан хүлээж игч төвчээр гаргаж суусан хүн. Амлсан амлалт, зорьсон зориг, нэр нүр зориг төвчээр дүнд би хөрөл сүхийг сонгосноор нэр хүнд нь гэрлийн хурдаар онож намагт живж буй Монгол Ардын нам авилгын намгаас суран гарч чадах юм. За тэгээд 1309 төлөөлөгч оролцож буй энэ их хурлаас ард түмний хүсэн хүлээж буй цорын ганц том бүлээлт бол намын даргын сонгуул үлээ. Ардчилсан нам их хурлаараа бүх гишүүдээсээ намын даргаа сонгосон цагаас хойш фракц хэмээх хулгайчлал өөрчлөлтөд толгоогоо мэдүүлэхээргүй болсон. Энэ бол том дэвшил. Ардын нам дөрмөндөө өөрчлөлт оруулж ардчилсан намтай адил фракцийн хулгайч дээрэмчдээсээ салж чадвал Монгол улсыг сүрүүлж байгаа манан бүлэглэлээс саллаа л гэсэн үг. Эцсийн бүлэгт Монгол улс үүнээс цааших дороотлыг даван гарч чадахгүй. 100 жилийн түүхтэй Монгол Ардын нам хэрхэн шинчлэгдэж хэнийг намын даргаараа сонгосоос Монгол улсын цаашдын хувь зай шийдэгдэнэ. Өнөөдрийн энэ цаг үед Ухнаагийн хөрөлсгөөс өөр сонголт харагдахгүй байгаа нь үнэн юм. 1309 гишүүн та бүхний гэгээ мэрэгэн оюун ухаан Монгол улсаа авилгын хар нам руу төлөхгүй гэдг нь ойлгомжтой. Монгол Ардын намын 28 дугаар их хурлын гишүүдийн гэгэн сонголт мэрэгэн байх болтугай. Та бүхний ажилд амжилт хүсье.